2. Сайн байцгаана уу? За миний дараагийн бичлэг маань эхэлж байна. Бичлэгээ хийхгүй дундуур нь алга болоод агаад намайг үзэж байгаа хүмүүсээсээ уучлалтгүй. За эхний ээлжинд нэг үс гизэн маань ингэ шууд харагдаж байгаа болохоор энийг яриа. Хин хүн хитрхийн уйдахаараа ингээд үсээ хайчилчдаг юм лээ. Би ингээд үсээ хайчилсан. Би өөрийгөө нэг иймэрхүү үстэй болно гэж төсөөлсөн ер нь бол. Тэгээ яг хуу энэ хажуу талын хэсгийн маань энэ нэг үс байгаа. Энэ хэсэг маань үсчихч маань тайрд өгсөн. Тэгсэн чинь бас болоогүй. Тэгээ би бас өөрөө нэг урдуур нэм хэдийм хийсэн чинь энэ маань бас иймэрхүү болчихсон юм аа. За тэгээ миний үс яах вэ хөө? Бичлэгэндээ орцгоё. Ойрд манай гэр буйл ирээд эгч эмээ аав ирээд жоохон наашаа цаашаа ах их руугаа яваад гэртээ ирээд жоохон ингээд бужигнаантай байгаад ер нь бичлэг хийж чадсангүй. Тэр хэдийг өгн бичлэгэндээ гоё оруулаад гэр бүлийнхаа нэг гоё ингээд энд байгаа үеэ гоё ингээд YouTube дээр ингээд үлдээ гэж бодсон боловч яг цаг тулахаараа тийм зав байдгүй юм байлээ. Ядчих Солонгос сая хэд 2-3 хоног бүр байнга бороо ороод бүрхэг тийм үед амар тийм залхуутай байсан. Sorry би бүхэн авахаа мартчих. Тийм бас би шинэ юм миктэй болсон. Манай ээж хоёр надад шинэ мик авч өгсөн. Ээж аваартаа баярлаа. Сарангэ. За нэг тиймэрхүү. За тэгээд бичлэгний маань гол санаа. Бид хоёр шэйнээс юм захиалсан. Тэгээд захиалахтаа болохоор бид хоёр нөгөө нэг ажиллаа хийгээд айлаас өгсөн типнийхаа мөнгийг цуглуулад нэг 270-80 мянга болцсон байсан. Би тэрнээс нь бас үс гизгээ тайруулж майруулад ингээд мөнгө өрөөд тэгээ үлдсэн 150-аар нь шэйнээс юм захиалсан. Ер нь ойрдоо хэрэгтэй байгаа. Ер нь утасны кейс дээр ер нь хэрэгтэйсэн. Энд жоохон үнэтэй болохоор бид хоёр шэйнээс авъя гэж аягүй яриад байсан. Тэгээд тэрийг нэр захиалч гэд бид хоёр бас нэлээ хідэн юм авсан байгаа. Тэр маань өчигдөр биш өнөөдөр ирсэн байна. Өнөөдөр ирээд бид хоёр нэгт задлаагүй. Тэгээ манай гэрийнхэн бас өнөөдөр байсан болохоор тэр хэдийг явчаад тухтаа бичлэгээ хий гэж бодоод би хүлээж одоо бараагаа задлах гэж сууж байна. Бараа маань бас хүнд байна. Ийм мууттай. Бас тий хамгийн түрүү нэг захиалсан юм маань ирсэн. Тэр болохоор ханд ингээд тогтоодог зураг байсан. Би тэрийг энд оруулчин энийг шагаа захиалсан. Ингэсэн бодсноос амар том зураг байсан. Бас их дайжгүй санагцсан. За тэгээд одоо бүгдээрээ юу авснаа харцгаа. Би заримыг нь санаа, заримыг нь бол санахгүй байна. Тэр нь чинь бас хөөрхөн удсан 14 бараг хонсон баха. За бүгдээрээ эхнээс нь ахуулаад үзтгэй. Миний нэр энэ ус амар гунигтай юм аа. Юу та нар энийг орд. За энд нэг ийм гарцсан байсан. Завсраар нь энэ болохлаа 2 зураг захиалсан. Тэрний нэг нь энэ юм шиг байна. Бас амар хөөрхөн цэвэрхэн ирд юм блэ. Өмнөх нь бол амар гоё ирсэн байсан. Энэ нь ямар ирсэн байгаа. Энэ хиний зураг үлээ. Юу энэ ч та хааш хардаг зураг юм. Энэ бол бас амар гоё ирсэн байна. Nice. Асап за хинчээс яад юм бэ? Юу ямар хамаатай юм. За мэдгүй ямартай ч ийм зураг ирсэн байна. Энэ амар яг нөгөө хулдаасан материалтай. Хулдаасан дээр хэвлэлсэн юм шиг тийм зураг байсан. За энэ зураг нь бол ирлээ. За дараагийнх нь ийм юу ах шиг байна. Подолк юм уу? Тийм ээ, подолк байна. Ёо өстө
Одоо нэр энэ чинь оноо өгсөн дээр юм байна. Саяны зурагт бол яг миний нүдээр харахад бол дэжгүй л нэг 10-аас 9 мэс юм аа. За энэ нэг одоо бодвол би захиалсан болов шагаа захиалсан болов мэдэхгүй санахгүй байна. Энийг хэн захиалсан мэдэхгүй. Гэхдээ энэний материал нь ямар гонхтой юм бэ? Материал амар сонио. Энэ зураг нь амар хөрх маад. За би энэнд 10-аас 3-ыг өгье. Зураг нь үнэхээр хөрхөн байлаа. За дараагийн бас нэг подол. Энийг бол би захиалсан юм шиг байна. Ягаан магаан бичгтэй. Энэ ч арай амар гайгүй ирсэн мó. Эний бол үнийг мэдэхгүй байна. Энэ ихтэй аягүй хөөрх ирсэн байна. Ардаа юм бат их нүдтэй. Энэ бас яг гэр мөртэй өмсвөл хөөрхөл юм байна. За яг энд 10-аас 6. За дараагийнхан джинс өмд байна. Энэ бол миний биш шагаагийн захиалсан джинс өмд байх гэж би бодож минийх чиж магадгүй. Мэдэхгүй байна. Oh my god. Ёй. Энэ миний захиалсан өмнө байна. Миний захиалсан. Тэгтээ бүр амар өөргөө. Бүр амар том бас амар өөргөө. Би бас тэгж амар мэдэрнэхгүй маяг юм. Үгүй ингэдэг байхгүй. Надаа өмд авахаар яг ингээд арзмартад харуулад өмд авахаар дээгүр бол болно. Тэгэхээр доогоор богиндчихдаг байхгүй. Тэгэхээр би ингээд жоохон дээгүрээ том өмд аваад тэгээд жоохон урт тоглож өмсдөг байхгүй юу. Тэгсэн чинь энийг бас мэдрэл мэт юм шиг бас арай л цагт би үнийг гоё ирэх байх гэж бодсон. Амар том өмд байна. Яг материал нь бол яг дайггүй л юм байна. Материал нь бол яг дайггүй л. Тэгтэл энийг бол би өмсөхгүй байна уу? Энд 10-аас 3. Ингээл ирсэн юм ингээд талдах болох ингээ амар хэцүү байхгүй юу? Ёо, oh my god. Шагаа ийм өмд өмсөн гэсэн. Тэгээ тэр өмд нь ирсэн байна. Гэтэ бол бүр амар дайжгүй байна. Сансыг бодоход бүр амар дайжгүй. Нэгтээ бас шагаад харах юм мэдгүй жоохон миний бодлоос том л харагдчих. Ямар ярьсан бэ? Үн эм гэсэн юм. За бас яах вэ? Тэ ядарсан надад яах вэ гэдэг шиг бас дайжгүй. Энд бол 10-аас 7. Материал нь сайн дайжгүй байна. Ёо, бит хоёр юм утасны кейсгүй болцсон заяа. Энд ингээд яг кейс байгаа л та. Энэ ойрхон дэлгүүр тэр амар үнэтэй заяа. Тэгэхээр амар сонин кейснүүд байдаг хгүй юу. Тэгээд кейс авсан. Би энэ кейсийг өөртөө авсан. Юу юм утгатай. Эм цэцэгтэй кейс авсан. За кейс нь бол дэжгүй яг. Тэгэл уцаа хөрхөн хийвэл хөрх харагдах. Энд 10-аас яг 7. Би нэр унтлагын хувцас захиалсан байна. Унтлагын хувцас. Би ч унтлагын хувцсны энэ унтлагын хувцас яг миний бодож байсан материал. Ёо яа гоё. Ёо. Гэтэ би амар бас том захиц. Гэтэ яг тэ унтлагын хувцас юм чи зүгээр сулаахт зүгээр л халтуу. Гэтэ бас арай л том байсан. Яг ийм зүрхтэй энэ нөгөө материал нөгөө тааран гэдэг лөө. Ямар материал гэвэл мэдгүй нэ амар гоё зөөлхөн материал тэр. Ийм шорттойгоо дээгүүрээ өмсдөг дээдлийнх нь ийм цамц байсан баха. Энэ ихтэй амар том юм байна. Ёо би амар тэнийг мэдрэмжгүй юм бэ.
За яг энэ материал нь бүр үнэхээр гоё материалтай л. Энд 17 өгч. За дахиад нэг кейс. Би Hello Kitty-тэй кейс авсан. Энэ бас хөөрх юм байна уу? Миний утас угаасаа яг юм мөнгөлөн өгдөг болохоор бас энэ ингээд хийж хөөрх юм байна. Энд болохоор 18. За дахиад кейс. Энэ болохоор шагаагийн утасны кейс. Энэ бас дайжгүй. Энд бас 17. За энэ бас нэг подолк. Энэ ээл ярьцмаар юм энэ шагаагийнх л юм шиг байна. Ёо, материал нь амар сонио. За энд бол нэг 10-аас 4 орчим. Нэг. Гэ за угаасаа амар хямдхан авчиж ер нь яхаараач ер нь гоё юм нэх хэвээр. Уу яг тэгэл ойр зурдаа нэг хальт болт юу өмсөд явахд бол болох л байх л да. Угаасаа ийм хямдхан юм авч байгаа юм ч тоо. Ёо тэгээ өөртөө бас дахиад амар том юм загтсан. Тийм юм аа. За энэ минийх биш юм шиг байна. Угаасаа би дахиад өмнөд авахгүй ч юм уу санахгүй. Энэ шагаагийн цагс өмнөд энэ гэхдээ бас амар том байна. Шагааг бас томдох байх гэж би бодож байна. Энэ болохоор 50 өмнө гэхгүй юу? Энэ нөгөө материал нөгөө нэг ийм эрзэнтэй сундаг материал юм байна. Энд яг уу тэмдэггүй. Би өмсөхгүй юм чинь нэг 10-аас 4 мөрч. Ийшин шидчихээ. Бас дахиад нэг юм кейс байна. Энэ яг ижлийн нэг Supreme нэг тэр юуных чалаа. Юу юм бол юу арсан бол юм хайртай. Би нэг юм шүлээ нүдэн шилээ арам авсан. Гэтэ надад зөхгүй юм шиг байна. Өдрийн мэнд найснараа ийм шил авчлаа. Зөгч ийн үү надаа? Амар гоо хөнгөн байна. Би уг нь дэжгүй арам байвал юу яа? Нөгөө нэг шил тааруулаад хий гэж бодсон. Гэртээ зүүдэг шил ч юм уу? Хаяа гадуур зүүчдэг. За нэг иймэрхүү нэг юм шил байна. Шилч гэжтэй арам. Энэ яг дотрын шилтэй. Гэхдээ ер нь бол энэ ягаад ийм хотгор байх вэ? Энэ сонио юм хотгороод нуршаан бөмбөр ч юм уу? Мөр сонио. Ёо би ихтэй баахан ер нь өөртөө ягаад би ээл ярьсан мэрий захаад. Ёо энэ маань бас яг боцсон шиг юм материалтай биш байлаа. Нэг жоохон сонин дотроо юм нилон материалтай ийм байна. Энэ ихтэй бас амар том байна. Гэтэ яг би ихтэй таргалсан нь үнэн л дээ. Ер нь жоохон тарган болсон, үнэн бүдэн болсон. Гэтэ би бас өөрөө арай л бас амар ээл мэлээ заа. Яа тэгсэн өмд юу хоёр нь шал өөрчих шиг. Өмд юу гэдүүлээ. Өмд дээдл хоёр нь үүн яг ижлийн материалтайс ахгүй. Тэгсэн чинь өмд нь юм өөр. Яг хөтэ хаяа тэгэл гэртээ өмсвөл хальт гарч марахтаа өмсчүүл тэгэл. Болохгүй л хөдөө. Юу өмсөж харуулмаар байна. Даанч манад юм нөгөө том тойл авахгүй. Яг би бүтэ харагдах хэмжээний тойл байхгүй болохоор жоохон ямар хэсэгчилж харуулъя гэж ч юу н харах тойл байхгүй. Энэ бас юу юм? Би
Гэхдээ өөртөө арай юм хин загчжээ. Энэ ихтэй унтал гэрт өмсдөг унтлагын хувцас эдэр амар хөөрх ирчжээ. Йоо би амар баярлаадах юм. Нарта энэ дээгүүрийн мактай доогуур юм өмдтөө баг унтлагын өмд мека барга дүр өмсч юм шүү. Энэ хоёр нэс айн гоё ирж надад амар таалагдлаа. Би нөгөө юу тагсаахгүй. Нөгөө нэг би ер нь левчиг ер нь бол зүүдгүй бай. Яг хөө зүүхээр бол би цээлж үздэг байхгүй. Тэгээд нөгөө нэг мөөмний толгой амар бомбоогоод идэв. Ер нь бол амар бомбоодог. Йоо энэ яа гой зөөлхий. Амар гой зөөлхий. Энийг ингээд зүгээр шууд подолк ч юм уу нэг тиймэрхүү өмсөж явахдаа ингээд мөөмийн өмнө дээрээ наачвал бас зүгээр юм болов гэж бодоод юу н туршиж үзэх гээд авсан. Энэ хэдэн ширхэг байлээ. Ингээд 6 ширхэг юм байна. Нэг ийм мөөмний авсан байна. Би бас өөртөө дахиад нэг кейс авсан байна. Саяны нөгөө хидтэй оноог өгөх марцсан шүү. Нөгөө нэг нүдний шил маань жоохон хотгор нь л би амар гайхаад байхгүй. Энэ эсвэл ингээд жоохон дарагдаад юм хотооцсон болов уу? Үгүй юу? Энэ угсаа юм хотор нүдний шил юм болов уу? Тийм шүү. Энэ маань надад миний нүдэнд бол харахад бас зүгээр шимшиг харагдаад байгаа хгүй юу? Гэтэ яах вэ? 10-аас 6-г өгчихье. Тэгээд түрүүний тэр нөгөө нэг дээтлэн ийм босоо юутай хэрнээ доотлон өмдөн амир сэн тэр бол ерөөс надад таалагдсан гээ. Тэнд яг 10-аас 3. Кейс энэ бол бас хөөрхөн амир барьцтай байх гэж би бодоод авсан. Энэ бол хөөрхөн л юм байна. Энэ 10-аас 8. За энэ бол хамгийн сүүлийн бүтээгдэхүүн заяа. Бүтээгдэхүүн гэж. Миний онлайн захиалгын нэг. Гэхдээ би тэнэг юм шиг бас амар том арзанаар захиалсан. Гэхдээ үнэхээр азан тааруул энэ уусаа ядаж өвөл өмсөн заяа. Азан тааруул тэгэл хөөрхөн бах, азгүй байвал тэгэл би гогчно л гээдөө. Би өөрийгөө ихтэй арай л бүдүнгээ бодчихжээ. Тэгсэн чи бүх хувцас надад таарчлаа яг уу. Бүдүн гэж бодоод байсан чинь. Нэг юм ихтэй хамгийн ихэнд үзүүлдэг подолкын материал энэних бол бас биш ээ. Би нэг л подолк авсан байна л даа. Энэ амар сонир материал. Юм хачаа илгэн чим шиг зөө. Тэгснэ гадна тал нь амар нилон. Юу би ихтэй өмнө заяа. Бараг 2 жилийн өмнө илүү нэг шейнээс юм захиалж байсан. Тэгэхэд өмнө энэ төр амар хөөрхөн иржсэн байхгүй юу. Тэгээ одоо бодоход тэр үед би угаасаа л марцмарын өмд өмсөжсэн тэрнгээр л захиалдаг гэж. Тэр үеэсээ илүү дахиад өөрийгөө таргалсан гэж бодоод байгаа байхгүй юу. Тэгсэн чи өмнө гайгүй л байсан юм шиг байна. За ядаж би нөгөө нэг бантагта подолк гэсэн тэр подолко өмсч үзээдхий өмсчих хүрээ дээрээ та нар хүлээж бай. За найзуудаа өмсөд ирлээ. Энд чиний бантагтай, ийм бантагтай, арталтай бантагтай. Гэтэ яг бүтнээр нь харах юм бол би яг нэг сонирхол харагдчихээн. Нэг бас энийг бол гадуур бол өмсөж явуулдаггүй подолк юм байна. Ер нь гэртээ нэг ойр зурдаал өмсөх подолк юм биш үү? Хэрвээ нэг иймэрхүү подолк хүн амьтан авахчих юм бол ер нь жоохон жижигнийг авсан дээр юм байна. Тэгээд гоё материалтай бол биш. Нэг жоохон сонио материалтай юм байна. Тэгээ би сая энийг бас нөгөө нэг энэ хөөрхөн бондгорын мад туршиж үздэг юм гэснээ бэлчглоо. За ямар ч тааш нэг авсан юмны маань нэг энэ байна. Гэтэ миний хамгийн таалагдчихж байгаа юмнууд бол энэ гэрийн хувцас байна.
Энэ нь тэгээ бас энэ дөрөв бол энэ хос хоёр бол юулаа нэг сет гэж 2 сеттэй энэ гэрийн хувцас үнэхээр гоё ялла. Надаа үнэхээр таалагдсан. Амар гоё материалтай. За тэгээ энэ дээрээ бас арай учиртай харагдъя гэж бодоод энийг зүтгэе. Гэхдээ одоо ингээд яг таалагдсан миний яг өмсөж хэрэглэх юмнууд гэх юм бол заа. Би яг энэ подолкийг би бол нэг хаяа өмсөх байх. Тэгээ саяны гэрийн хувцсыг өмсөх байх. Тэгээд энэ хамгийн сүүлд харуулдаг энэ өмдийг яг би өвөл өмсөж магадгүй. Тэ нэг санаа уулнаас ирсэн баавга шиг л харагдах байх. Яа. Би ихтэй уус энэ яг миний л бурам. Яг материал нь тийм юм ч гэлээ энэ арзмаар дээрээ сайз дээрээ ингэж буруу сонголт хийсэн энэ бол угаасаа 100% миний бурам. Өөрийнхөө ямар арзмаартай ч мэдэхгүй. Ямар тэнэг юм аа. За тэгээд шагагийн юмнууд өөрт нь ямар таалагдах нь яах нь гэдгийг би сайн мэдэхгүй байна. Одоогоор юмнуудаа ерөөсө хараг байгаа. Би бичлэгээ хийн гээд угаасаа юмын нэгийг ч задлуулаагүй. Ямар ч тач энд утас нь байна. Утас нь энд байна. Утаснд нь ямар ч тач нэг авсан кейсийг хийж харж үзье хэвлээ. Кейс нь нэ. Иймэрхүү, хажуунаасаа иймэрхүү. Артл нэг иймэрхүү. Ямар халтар юм бэ? За, энэ чи авахдахтаа өөр амар эвгүй авахт юм шүү. Миний ус яг энэ ч нөгөө бичлэг хийж байгаа болохоор кейс хийж болохгүй байна. Гэхдээ би кейснүүдээ ямар хуу утсанд маань яаж харагдаж байгаа би энэ чи оруулчихъя бүгдийг нь. Нөгөөх нь болохоор юм байна. Нэм 2 кейстэй байна. За тэгээд өөрч онцгойч юм зан тэгээд шинээс захиалсан бараанууд нэг юм байна. Энэ ихтэй шил дайжгүй юм байна. Ихтэй ингэ нүдний маань ингэ сормос ингэ хүрээд амсаан татах юм. Үгүй юу? Ямар ч тач би энэ шил нь ямар ч тач нэг харааныхаа шилийг тааруулсан дээр юм байна. За миний шэйнээс авсан бараанууд юм байна. Гэхдээ дараа нь юм захиалахаар бол зүгээр л арзмаар бол сайзаа л яг зөв л оруулах хэрэгтэй юм байна. Ер нь болж өгвөл жижигхэн ч юм уу арай өөр нэг зарим одоо сунж мундаг материалууд байгаа штэ тэр мэрийга нэг арзмаар жоохон жижигхэн тэгж авбал бас их зүгээр юм шиг санагдлаа сая бол яг энэ подолк маань яг голсон юм голд орно гэдэг шиг бас хэрэг болох ч юм лөө за надад өмсөх юм нь ер нь жоохон ховор байна. Жоохон гонхтайлын. Тэгтээ яах вэ? Тэр бол джинс өмдийг бол өмсөхгүй юм байна. Тэр бол бас хизээч өмсөхдөггүй джинс өмд байна. Тийм том юм биш ба яаж ч өмсөв дээ. Бас бүр гой мууин бар миний хоёр хөлийг нийлүүлж орохоор хэмжээний амар том байна. Яг тэр зурган дээр ер нь өргөн өмд байсан л та. Гэхдээ жоохон уртаараа надад богинодчихж магадгүй гэж би бодоод өгнө. Ээл арзмаарыг загсан байхгүй юу? Яг дээдл нь бас арайч тэгж амар томдохгүй хаа гэж бодсон чинь тэр чигээрээ угаасаа өмд маань бүр амар томроод ирсэн байна. За тэгээд шэйнээс юм захиалах байгаа бол ер нь бол яг жоохон том биетэй жоохон бондгор тиймэрхүү байсан ч гэсэн ер нь бол жоохон жижиг арзмаарыг дээр бол ер нь бас зүгээр л юм байна. Эдний нөгөө нэг бараанууд чи ер нь жоохон элбэгдүү тийм хувцснууд байдаг юм шиг санагдлаа. Тийм болохоор жоохон юугаа сайзуудаа сайн
хайзаас яг зөв захиалчих юм бол уг нь бас хөрхий таархаар юмнууд ирэх юм бол уг нь яг л тэг хэсэгтээ нэг ээлжлээд өмсгöd болтой ажгүй юм байна. За тэгээд энэ хүртэл надтай хамт байсан баярлалаа. Тэгээ би бичлэгээ ууггүй хийх гэж үнэхээр хичээж байгаа. Тэгээ манай ээж хоёр маань бас намайг дэмжиж ийм гоё мейкап төгсөн. Тэгээд ээж хоёртаа маш их баярлалаа. Тэгээ надад угаас сая бит хоёрт Монголд ирэхдээ манай ээж хоёр тэгээ манай имээ их ч идэр зөндөө их юм авчирсан Монголоос. Манай гэрт бараг талын Монгол лавшаа байгаа штэ. Тэр бараг хэсэгтээ бараг бит хоёрыг хангах хэмжээний амар их лавшаага өмтэй болсон. Бичлэгээ ингээд ер нь аль болох хөгжилтэй, аль болох хүнд ингээд үзүүлж харуулаа сонин содо хийсэн юмнуудаа өгөн харуулахыг амар хичээж байгаа. Ганц юм би өөрөө тийм юм айгу хол зайтай хийх юм а өдрөө болгон ч юм уу ойрхон тийм хийх ерөөсө боломж алгасаад ах юм аахгүй. Одоо ингээд сая ингээд нөгөө нэг энд ургацсан маяр болж байгаа байхгүй. Ургацсан маяраар чи ингээ бараг нийт бараг 10 хоног амарч байгаа. Тэгээ сая ингээд гэр бүлтэйгээ ийшээ тийшээ хідүүлээ явъя ингээ тгий гэдсэн боловч бороо орсон үед ингээ бид нар хаашаач явах боломжгүй болчихсон байхгүй. Харуулсан бороонд үзэж харах юмч байхгүй. Тэгээл одоо имээ хөгшин имээтэй бид нар ч бас жоохон 8-9 сартай дүүтэй. Тэгээл ингээд бас бороонд ингээд ишээ тийшээ бас ингэж холон мал явах жоохон асуудалтай байсан. Яг тиймэрхүү л өнгөрлөө манай гэр бүлийн хэдэн өдөр. Одоо тэр ид маань удахгүй дараа 7 хоногт буцаад явна. Нэг тиймэрхүү. Тэгэл Монголоос авчирсан сонио хачин гэдэг юм бол би чи сэлэнгийнх шүү дээ. Сэлэнгийн маань талах ирсэн. Бас өрөм явчирсан. Өөр явчирлаа. Уг нь би бас гэрийнхнээгаа авчирсан юмнуудыг үзүүлээд харуулъя гэж бодсон боловч бид нар бүгдийг бараг идээд дуусгачихсан. Тэгээд одоо ингээл байдгаас би байна. Тэгэл захиалсан юмнуудаа харууллаа. Сони хачин, солиу гажин иймэрхүү байла. Базаад та эдтэй ярьж өглөө. За тэгээ Шейн болон Тэмүүгээр захиалагчдаа бүгдэнд нь амжилт хүсье. Онлайн гүйлгээ нь үргэлж оновчтой байгаасаа гэж найдаа. Би ч юм бор. Ерөөл уншаад аав шүү. За тэгээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэн баярлалаа. Тэгээд дараагийн бичлэгээр удахгүй уулзна гэж амлая. За тэгээд бичлэгтээ маань үргэлж хамт байгаараа намайг дэмжээрэй, лайк хийгээрэй, subscribe дараарай. Баяртай найзуудаа.